За нар мандах те. Нар мандахтаа анх удаа нүрээр танилцж байна. Наруу студиг бол мэдээд бас нэлээд хэдэн жил болцсон байна. Тэгээд хүмүүс хийж бүтээснээр нь хүмүүсийг мэдээд идэг. Тэгсэн мөртөө цаад эзнийг танихгүй. Тэгээд анх удаа ингээд нүүр тулж уулзж байгаа баяртай байна. За ингээд сайхан танилцъя. За сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. Facebook Friends нэвтрүүлгийн энэ удаагийнхаа зочноор Наруу студийн студийг үүсгэн байгуулагч гэрэл зурагчин Наруу мандахыг урьж оролцуулж байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, таньжсан өдрийн мэнд хүргэе. За гэрэл зургийн ертөнцид одоо хизээ хөл тавь, ямар сэтлээ, хин нөлөөлөв, яагаад энэ салбарт оров? За одоо намайг багаагч одоо хөвчлэн зенит буюу одоо хальсны камернууд маш их байдаг байсан ахагч нарын. Тэгэл ер нь л багасаа сонирхож эхэлсэн л та одоо найз нөхдийн зураг тэгэл одоо нэг ах нар ихчнэр хормоо ихээр тэн дээр бас очиж бас зүгээр сайн дурын одоо уран сайхан ч одоо зураг авдаг сонирхлоороо тэм зураг авдаг тэрийгээ бас нөгөө дахиад одоо өөр ах ихчнэр дээр очиж угаалгана өөртөө угааж үзсэн нэг харлуулаад нэг цагаан болгоол ер нь бол нэг 5 6 дугаар ангиасаа сонирхож эхэлсэн гэрэл зургийг. За тэгээд 10 төгслөө. 10 төгсөөд ямар мэрэгчлээ болов? Энэ гэрэл зургаараа дагнж яваагүй өөр мэрэгчлийг сонссон? Тий. Төрийн захиргаа удирдлагаар төгссөн л доо. Мэдээж за одоо хүн 10 жил төгсөн их сургуульд орно одоо энэ бол нэг тийм нэг жишг байж та одоо хүмүүжлийн тий. Тэгээд яг мэрэгчлэр ажиллах сонирхол одоо нэг оюутан багтаа ч гэсэн бас одоо нэг гэрэл зураг авдаг, барьдаг одоо нааш цаашаа гүйдэг ажил маш их хийдэг байсан. Тэгээд ерөн зүгээр нөгөө сонирхол гэж зүйл бол бас л яаж игээл дагуулал явцдаг юм байлаа л дээ. Тэгээд сонирхолтой байх тусмаа тэрийг одоо нөгөө бүр цааш нь одоо хөгжүүлэх одоо яагуул одоо бүр илүү давуу талтай болох уу гэдэг талаас нь маш их сонирхсан судалсан. За тэгээд анхны гэрэл зурагч нь одоо ямар зураг байв? Тэгэл одоо өөрөөсөө бол гэр бүлийн зургаасаа л эхлэн шүү дээ. Одоо өөр ээж аавгаа дүүнрээ энэ зураг авчихсан. Тий. Тэгэл тэр чинь нэг орчин тойрно. Одоо заавал одоо би нэг айхтар ийм зураг авчихна гэж мэдээж зорихгүй шүү дээ. Тэр үед шүү дээ. Одоо ч гэсэн ерөн зүгээр шинэ утас авлаа гэл тэгэхээр хаа хамаагүй зураг авдаг шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн зүгээр яг л тэгжэл ихэлсэн. Тэгэл яг одоо тодорхой хэмжээний бас гоё зурнууд гараад тэрийг хүмүүс таашаагаад ирэхээр одоо нэг уран бүтээлч хүн гэдэг шиг одоо тэндээс нэг тийм сэтэл авдаг. Дахиад гоё авчихсан. Дахиад бүр илүү гоё авах байсан. Одоо бүр ингэж авал бүр илүү юм болов гэдэг талын юмнууд нь бас хөгжүүлдэг л та. Анх одоо ямар аппараттай вэ? Гэхдээ тэгэл нэг ах нар ихчрийн дандаа л зенитүүд байсан. Сүүлд манай аав нэг урдаас нэг хальсны тэгсэн хэрнээ одоо тийм нэг хагас автомат тийм камер авчирж ирсэн. Нэг 36 кадр зураг авдаг. Гэт нэг дотроо батарейтай. Одоо зенит хэдэр ч юм бол яг нэг бүрэн механик одоо байдаг шүү дээ. Тийм биш. Одоо нэг сүүлд нэг арай нэг хагас автомат маягийн болоод нэг батарей ордог, пилонко өөрөө хураадаг тийм камертай байсан. Дижитал руу одоо шилжээд нэг 30 ТГ камер анх барьж илаа. Одоо тэрийг тухайн үед Бээжингээс би өөрөө очиж авч ирсэн л та. Тухайн үед их хүнтэй тэр чинь одоо чичирж байгаа л авч ирсэн. Тэгээд одоо ч гэсэн байдаг. Нэг ажиллагаа болцсон. Одоо сүмнэрт хадгалгаадаа л байж байгаа шүү дээ. За тэгээд анх ерөөсө хоббигоо дагаал ингээд хөгжүүлээд явж байгаа л бизнес болгоё гэсэн санаа эзнээс төрсэн байна. Бизнес яг хөө зүгээр ингээл эхний ээлжний асуудал бол одоо шууд одоо бизнес болгоё, мөнгө болгоё, үйлчлэгээ болгоё гэж бол ямар ч хүн харахгүй л те. Ингээ ерөн сонирхолтой яваад байхаар мэдээж одоо ингээл гадуур зураг авалтууд хийн, студид хийн. Ер нь энэ өөрөө нөгөө хэрэгцээ байж байгаа. Нэг талд одоо уран бүтээлч хүн гэж байж хахад нөгөө талд нийгмийн хэрэгцээ ер нь бол байж л байдаг л да. Хувь хүн, албан байгууллага те. Тэгээд тэн дээрээс мэдээж одоо эхний юмнуудыг бол одоо заавал одоо нөгөө мөнгө харах биш ингээл нөгөө юугаараа хийгээд идэг гэсэн сонирхлоор хийж агаад сүүлдээ ингээд нөгөө баагаар нөгөө эн чинь нийгмийн харилцаанд ороод ирнэ. Тэгэл ер нь явцын дундаа л ер нь яасан л да. Ер нь ингүүл зүгээр юм байна гэдэг юм санаад төрсэн. Эндээс бизнес хийж болох юм байна гэсэн үйлчлэгээ хийвэл ер нь зүгээр юм байна гэдэг тийм
шийдэлд орсон. Наруу одоо яг хэдэн онд байгуулагдсан бэ? 2006 онд байгуулагдсан. Тэр үед Ганцаараа манай Чимэд Дорж гээд найз байгаа. Одоо их сургуулийн найз. Нөгөөдөгтэйгоо нийлээл тэгээд эхэлсэнтэй. За яаж эхэлж өнөөдөр шиг юм том студентэр бол байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Тэр чинь өөртөө шалаа авгаан. Одоо ерөөсө бүх цэвэрлэгээ үйлчлэгээ хоёулаа хувааж хийн. Тэгэл түрээсийн байртай. Түрээсийн байранд байна. Бүх юм одоо ингээл өнөөдөр бол бид одоо манийг эхэлж явах үед бол бас яг нэг тийм юмд хязгаарлагдсан бол одоо бүтээгдэхүүн одоо бидний хэрэгэлдэг энэ тоног төхөөрөмжүүд чинь ийм одоо өнөөдрийнх шиг юм бас гоё байгаагүй шүү дээ. Маш их үнэтэй хоёрдож маш одоо цөөн тооны байна. Бас хоёрдож бас нөгөө хэрэглээний тал дээр бас яг тэр болгон сайн одоо нөгөө бүрэн гүйцэд хэрэгжилж чадахгүй асуудлууд бол их байсан. Өнөөдөр бол бас л одоо нөгөө төгс хэлбэртэй бас орж ирж шít. Магадгүй энэс хойш одоо дахиад 10 жилийн дараа бол бас маш гоё л болох л байна. Илүү нөгөө цаг үед байгаа технологи техникийн дэвшлүүд гараад байдаг тийм ээ. За авах дуртай гэрэл зургийн олон урсгал чиглэлэн л та одоо жишээлбэл те сэтгүүл зүүн ч юм уу гудамжны гэрэл зураг ч юм уу те хөрөг зураг танай студийг хараа бид нар хөрөг зургаар илүү дагнсан болов уу гэж ажиглаад байна л та. Тийм тэг яг нөгөө бидний ганц нөгөө анхны санаа бол ерөн зүгээр нөгөө гэрүүлд зориулсан үйлчлэгээ эхлүүлсэн байхгүй. Одоо яг сүүлд мэдээж одоо нөгөө орон байр томорцсон өөр төрлийн үйлчлэгүүд нэмэх боломжтой учраас яг аваад байгаа учраас авч байгаа. Гол зорилго бол ер нь нөгөө хөрөг зураг, гэрүүлийн зураг байхгүй. Хөвчлэн авдаг нь ер нь тийм. Миний одоо манайд ч юм бол одоо гэрэл зурагч тэр нь төрөлжчлөө шүү дээ. Макро гэрэл зурагч юм байж байна. Адууны одоо ан амьтны, шувууны, хотын, загварын маш олон төрлийн төрлөөр нь төрөл жанрт хаваагдаад тэр чиглэл рүү одоо ер нь улам илүү мэрэгч хэлж байна. Миний тухайд бол ер нь гэрүүл хүн тийм сонирхолтой. Босод одоо мондог гэрэл зурагчд ер нь маш олон салбарлаж ер нь гоё гарч ирж байна. Гэр бүлийн айл гэрийн түүхийг бүтээж байгаа. Нэгэн цаг үеийн түүхийг бүтээж байгаа байхгүй. Мэдээж 20 жилийн өмнөх зураг хараад тэр хүмүүстэй нэг ч нараад бид нар ингээ ахуулчлаа гэд 40 настай харах бас нэг өөр тий. Тэгэхээр олон айлын гэр бүлийн гайхамшигтай халуун дулаан түүхийг бүтээлсэн байж таараа. Одоо тоолох юм бол той томшгүй олон бах. Ер нь багцаад бол жил дээр хэд орчим гэр бүлийн зураг авч байгаа юм. Би наадах чи яг ингээд нэг тоо баримт ер нь гаргах юмсан гэж бодож л байсан. Саяхан би бас бодож илаа. Одоо бид нар ч нэг цаасны хэрэглээ байгаа шүү дээ. Одоо нэг 90 см өргөнтэй цаасан дээр бид нар хэвлэж байгаа шүү дээ. Тэгээд ингээд яг нөгөө бараа татаа авалтаараа ингээл нэг жилийн эцэг тооцоо гардаг шүү дээ. Тэгсэн их сонирхолтой тоо гардаг юм байл. Одоо нөгөө цаасны уртаар одоо 90 см цаас байлаа гэж үзэхэд уртаар нь тооцоход нэг жил бид нар нэг 20 км явахтай нэг тийм цаасан дээр хэвлсэн байт юм лээ. За. Тэгэхээр одоо ер нь бол асар олон айл их байгаа ч тийм. Гэхдээ энд ч яг ганцхан нөгөө айл гэрийн зураг гэсэн маш нөгөө альбомны цэгтэй. Альбом хийхээр ч маш их хэвлэнэлтэй мэдээж. Маш их нөгөө зурнууд ордог. Нодлон өнгөрсөн жилийн юуг би нэг зүгээр тооцоог нэг тэг зүгээр нэг бүдүүн баараг багцаа гард гэж гаргасан чи яг тийм тоо гарчлаа. 20 км зам явах хэмжээний тийм гэрэл зургаас нэг жилийн хугацаанд шүү дээ. Тийм. Тэгэхээр ч одоо 2006 оноос хойш одоо хичнээн ч болсон тийм ээ. Заримдаа ингээд айлд орно шүү дээ. Найз нөхдийн доо ч юм ахтай хамаатан зүдний доо очиход та хэдийн бүтээл ингээд хомиртон залраад байж байгааг харахад бол мэдээж уран бүтээлч хүний хувьд өөрөө бас энэ дотор тэр чиний хүс хүч цаг хугацаа орсон харахад бол үнэхээр сайн байц. Гоё. Одоо тэгэл найз энэ тэнд очин дандаа л одоо нэг манай бүтээгдэхүүнүүд их байна шүү дээ. Ялангуяа сүүлийн үед нөгөө байгууллагуудаар гадуур явна. Тэр болгон дээр ер нь манай зурнууд ер нь нэлээд байна шүү. Одоо сүүлийн үед одоо бүр илүү зохиомжтой их гоё өгүүлэмжтэй зургууд их авдаг болсон байна. Санааг нь одоо та өөрсдөө найруулад гарах уу? Хүмүүс өөрсдөө бид нар ингэмээр байна гэдэг үү? Ер нь ярилцсан л да одоо нэг тухайн хүмүүст одоо нэг яаж хурах боломжтой байна? Тухайн хүмүүсийн сонирхол юу байна? Юу сонирхож байна? Ямар мэрэгжилтэй?
магадгүй тухайн өдөр ямар хувцалттай ярьсан байхаа шалтгаалаа зүгээр санал болгоно. Ер нь ийм байвал гоё гэдэг. Бас одоо сүүлийн үед бол нөгөө хэрэглэгчид нар өөрсдөө маш их мэдрэмжтэй мундаг болсон. Бид нар яг нэг иймэрхүү стилээр ахуулмаар байна гэдэг бас санаануудыг маш их өгдөг болсон байна. Одоо ингээ хүн болон гар утастай баг айл болгон фото аппараттай. Гэхдээ тэднээс ялгархын тулд одоо мэрэгжлийн гэрэл зураг. За ялангуяа гэрэл зурагч бүр урлаг болтлоо гүшсэн тий. Урлагийн төвшөнд бүр сонгодог урлагийн төвшөнд байхын тулд та бас өөрийгөө давхар хөгжүүлэх маш их шаардлага хэрэгцээ гарч ирнэ. Тэглэв яг энэ ч одоо ер нь бүхэл салбарт ер нь нөгөө байнга хөгжүүлж явахгүй бол одоо нөгөө хувь хүнээ байгууллага байнга хөгжүүлж явахгүй бол тий хоцрогдсон шүү дээ. Энэ зах зээл маш одоо хурдцтай хөгжиж шүү дээ. Үйл ажиллагаа өргөсөд тий одоо ганцаараа байсан найзтайгаа байсан хоёулах нар мандах биш болсон. Одоо ягаад бол энэ олон уран бүтээлч залуучуудын ард гэр бүл нэ тий. Одоо нөгөө гэрэл зурагчин нар мандах биш тий. Бүхэл бүтэн студийг авч явах хэмжээний ийм үүрэг хариуцлага оногдсон байна шүү дээ. Тийм тэгээд мэдээж одоо нөгөө мэрэгших гэх юм уу да. Мэдээж нэгэн зураг авдаг, гэрэтооч нь тусдаа хийгддэг. Тэгэл одоо жазны хүн гээл тусдаа байна те. Хэвлэлийн хүн гээл тусдаа байна, дизайнер гээл тусдаа байна. Тэгээд ингээд ирэхээр ерөн зүгээр нөгөө өргөх гэргээч зүйл яалтчгүй бас нөгөө хүн нэмэх, тоогоо нэмэх, хамтын хүчээр тийм. Өмнө нь бол одоо яг нөгөө зах зээл мэдээж багтай байсан. Аль болохоор одоо нөгөө өөртөө ажилдаг, өөртөө ингээд зохицуулдаг байсан бол одоо ялан хизээний 10 20 залуучууд болцсон одоо бид нар нийлээл зүтгэж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрсдөө ч амар байгаа зү тийм ээ. Олуулаа хийгээд цаг хугацааны амар нь бол яг зүгээр амрын хувьд бол яг тэр нь биш. Гол нь нөгөө уран бүтээл гарах одоо нөгөө чадамжийн тухайд одоо бүр илүү сайжрах байхгүй нөгөө нэг юм дээр одоо мэрэгшнэ гэдэг ч юм те. Жазаа хийдэг хүн зөвхөн жазаа хийдэг. Цаг хугацааны хувьд ч гэсэн юм шүү дээ тийм. Тийм болж байна. За Наруу студид ийм гоё студид сууж байна бид нар. Wedding студ гэсэн байна тийм ээ. Энэ гоё студид хизээ байгуулав. Манай энэ студ ашиглалтанд ороод одоо 2 жил болж байна. Ер нь одоо хуучин намайг бол одоо анх одоо нөгөө хормын зураг авч одоо гэрэл зураг гэж зүйлийг авч эхэлж байхад бол хормын зураг гэдэг ойлголт бас хэцүүхэн байсан шүү дээ. Манайд хамаатны дүү байна уу, таньдаг хүн байна уу зүгээр л нэг ёс болгоол нэг одоо нэг 2 3 зураг авдаг өөр нэг тийм тэн дээр нэг ач холбогдол өгдөгчгүй тэрийг нэг ойлгодогчгүй байсан тийм. Хормын ордон дээр нэг зураг аваад. Одоо бол бүр айхтар болсон шүү дээ. Одоо бүр ялангуяа одоо сүүлийн 4 жилийн хугацаанд бол хормын гэрэл зураг гэдэг зүйл эрчимтэй одоо хөгжиж байна. Залуучууд бол гоё ач холбогдол өгдөг болсон юм. Амьдралд тий тохиолдох ганц алтан гоё хормоо маш гайхамшигтай бүр гадаад руу явж хүртэл зураг авахулаа тэмдэглэж юм бэ. Клип шиг л болсон байна шүү дээ. Тэгэхээр үн цэнтэй тий ийм гоё нөгөө алтан дурсамжаа их гоё мөнхөлөх гэж одоо үздэг болсон бай тий. Тэр энэ дээр ач холбогдол өхөөс ч арга галах. Яагаад тэгэхээр амьдралын одоо хамгийн нандин одоо нэг насандаа одоо нэг л болох одоо энэ дурсамж зүйлийг одоо бас видео, фото болгоод үлдээчихнэ гэдэг бол гоё л доо. Тэгээ ялангуяа одоо бүр тийм гоё зохиомжтой, зохиолтой тий утга учиртай дараа одоо хүүхдийн хүүхдүүд хүртэл үзэхэд одоо байж ихаар тийм зүйл болох хэрэгтэй байхгүй. Маш гайхамшигтай их гоё бүтээлүүдийг чинь харсан л да. Тэгэхээр их гоё залуучууд их мэдрэмжтэй, авьяастай, чадвартай болсон байна. Хүмүүс ч гэсэн одоо мөнгө төгрөг болоо сонирн биш ээ тий. Бид нар бол маш гайхамшигтай чадварлаг баг хамт олонд зүгээр л энэ ажлаа даатгачих юм байна гэд даатгачдаг болсон байна тий. Тийм тэгэл ер нь хүмүүс ер нь ойлгоцсон. Одоо яг энэний үн цэнийн талаар бол хамгийн чухал одоо энэ амьдралд тохиолдож байгаа энэ сайхан мөчийг л одоо аргамжиж авч үлдэх гэх юм уу да. Яг үнэ гэрэл зурагчин цаг хугацааны аргамжаа шүү. Аргамжиж альбомлж авч үлдэх нь л одоо хамгийн гоё зүйл нь л да. Нөгөө энэ студ маань болохоор ер нь нөгөө гол зорилго бол зөвхөн одоо бид нар өөрсдөө зураг аваад байх бас биш л те. Адилхан одоо яг бид нартай зэрэгцээд явж байгаа уран бүтээл залуучууд байгаа. Манай одоо уртлын нөгөө салбар нэг дээр бол одоо өнөөдөр чи 19 он шүү дээ. 10 14 15 16 17 он гэдэг энэ дөрвөн онд бол одоо гарсан клипүүд нэг 50% нь одоо ерөөсөн манай зааланд хийгдсэн гэдэг. Одоо студид хийгдсэн.
Тэгэхээр энэ өөрөө бас их өндөр тоо шүү. Нөгөө бидэнд одоо бас нөгөө студийн хэрэгцээ ер нь байд юм байна. Одоо заалны хэрэгцээ байд юм байна. Уран бүтээлч хүмүүс одоо маш олон уран бүтээлч хүмүүс байгаа. Үзэл бодол өөр, стил, жанр өөр. Гэхдээ юунд хамрагдах уу гэхээр тэр хүмүүс төрөөс ажлын бай. Одоо заавал өөртөө хүн болгоо студиутай байх шаардлагагүй шүү дээ. Одоо бол гадны одоо нөгөө хөгжиж байгаа шалтгаан бол маш олон студиутай компани байж болж байна. Тэндээ баг өөртөө зураг авдгаар давхар нөгөө туризм системээр явдаг. Одоо нөгөө ханаар нь хэрэгэлдэг ч юм уу те. Тийм одоо туризм системийг л бас бий болгох хийсэн гэж одоо бас зүгээр ойрын үед бол зорж байна. Одоо анхны одоо нөгөө хэрэгжилт нь буюу одоо энэ студид хоёлаа сууж байна. Бусад уран бүтээлчтэй бас боломж олгоё гэж байгаа юм ба шүү дээ тий. Тэр болгон студ байгуулад ах боломж хэрүүлээ тийм ээ. Бас өдөр тутам ашиглахгүй бол яах вэ тий. Яг зүгээр хүмүүс студ байгуулъя гэлдэг бол байгуулчихна л да, тэр нэг асуудал байх. Гол нь тех шаардлага байхгүй байхгүй. Яг уран бүтээлч хүмүүст бол тийм. Юу н гадны одоо уран бүтээлч хүмүүс бол студид түрээсэлж байна. Тоног одоо гэрэл чийдэнгээ бас нэг газраас түрээсэлж байна. Дахиад одоо тоног төхөөрөмжүүд одоо өөр юу үйдийн хөл одоо камер тий бусдын дахиад өөр газараас түрээслэх юм. Уран бүтээл бол одоо яг энэ систем рүү л одоо яг шилжиж эхэлж байна. Мэдээж одоо нөгөө түрээсэлж байгаа хүмүүс нөгөө сонголттой одоо сүүлийн үеийн тоног төхөөрөмж сүүлийн үеийн одоо хан үйдэг ч юм уу тий. Арай одоо нөгөө хуурах чадамжтай тийм болохыг л ер нь одоо хүмүүс хүснэ. Тэгэхээр яг тэрний төлөө л одоо яг зорж байна. Ажлын орчин яг л мэрэгжлийн төвшөнд л байх хэрэгтэй тий. Тэр хүний хэрэгцээ шаардлага хангасан байх хэрэгтэй. Тийм л студийг бий болох. Хуучин л яриад байдаг бас жоохон зүг тий. Ер нь бол нөгөө нэг кино өдр хийх гэдэг ихээр нэг хүмүүс нэг нийтлэг ажиглагддаг шүү дээ. Нэг спорт зааланд тэнд спорт зааланд гуйгаал. Тэгээ тэрийг тэр жигт ногоон фон болгоол. Тэр чинь өөрөө бас нэг цаг хугацааны эдийн засгийн маш их тийм хүндрэлтэй байхгүй. Нөгөө манай зорилго бол ерөөсөө яг бүх юмд бэлэн байж идэг. Шууд ирээд ажиллахад. Тийм. Бараг одоо та өөрөө зүгээр л жүжигчтэйгээ хамт ирэхэд л бараг бэлэндээ гэдэг тийм л зүйлийг л бий болгох гэдэг байна. Зорж чинь.